Гадаад мэдээний хөтөлбөрийн дараагийн мэдээлэл мөн дэлхийн зах зээл банк санхүүтэй холбоотой мэдээлэл байна. Дэлхийд Big Four буюу их дөрөв гэж нэрлэгддэг аудитын фирмүүдтэй холбоотой нэгэн том дүүлэн Австрали улсад дэгдээд байна. Тодорхойлбол үйлчлүүлэгчдийнхаа тэр дундаа засгийн газрын харилцагчийнхаа мэдээллийг дэлгэсэн асуудал хөндөгдөд байгаа юм байна. Тодорхойлбол их дөрвийн нэг болох KPMG компани шинээр ажил олж авахын тулд хувийн хвшлийн харилцагчдынхаа мэдээллийг бусдад задруулсан дүүлэнд холбогдлоо. Энэхүү зүй бус үүдлийг дотроос илчилсэн шүүл үлээгчийн гомдлыг удирдлагууд нь нуун дарагдуулахыг оролдсноо хүлээн зөвшөөрсний дараа тус компаниг гүйцэтгэх захирал болон ерөнхий аудитор нь албан тушаалаас огцорч үйлчлүүлэгчтэй алдахгүй тулд хөндлөнгийн хяналтын баг хөсөлжээ. Энэхүү хэрэгт Австралийн засгийн газар маш хурдан бөгөөд хатуу арга хэмжээ авч 9-р сарын 30-ныг хүртэл KPMG фирмыг ямар ч шин тендерт оруулахгүй бөгөөд түүнтэй гэрээ байгуулахгүйгээ зарлав. Мөн тус улсын төв банкч шүүл үлээгчдэд зориулсан утасны шугам ажилуулах гэрээгээ тус фирмээр дахин хийхгүй байх магадaltaйгаа мэдгдсэн байна. KPMG-ийн одоогоор кибер аюулгүй байдал аудит зэрэг нийт 650 сая австрали долларын өртөг бүхий засгийн газрын гэрээтэй ажлыг гүйцэтгэж байна. Санхүүгийн авраг компаниуд ийхүү мэдээлэл задруулж ёс зүйн алдаа гаргасан нь анхны тохиолдол биш юм. Үүнээс 3 жилийн өмнө PwC компани шинэ үйлчлүүлэгч татахын тулд засгийн газрын татврын бодлогын нууцыг хуваалцсан нь ичлэгдэж байсан. Үүнийхөө төлөө тэд бүтэн жил гаруй хугацаанд төрийн тендерт орох эрхээ асууж эцэстээ ордгийнхоо 5-1-ийг бүрдүүлдэг зөвлөх үйлчилгээний томоохон бизнесээ ердөө 1 австрали доллараар бусдад зархад хүрч байсан юм. Мөн өнгөрсөн жил өөр нэг авраг компани болох Deloitte фирм төрийн байгууллагад зориулсан тайланда хиймэл оюухан ашиглаж хуурамч мэдээлэл оруулснаа хүлээн зөвшөөрч уучлалгүйсэн бөгөөд Их Британи, Америкийн нэгдсэн улс ч эдгээр компаниуд хуурам ихсэн хэрэгээр торгуулж байсан юм. Эдгээр дараалсан дүүлэнээс болж Австралийн засгийн газар KPMG, PwC, Deloitte болон EY зэрэг их дөрвтэй шинээр байгуулах гэрээнийхээ төсвийг огцом тансан байна. Reuters агентлагийн мэдээлснээр өмнөх онд 637 сая австрали доллар байсан шинэ гэрээний дүн 2025 онд бараг 2 дахин буурч 348 сая доллар болтлоо унжээ. Хууль тогтоогчид болон судлаачид нэг компани аудит хийхин хажуугаар бусдад зөвлөх үйлчилгээ давхар үзүүлдэг нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж нууц мэдээлэл задруулах үндэс болж байна гэж үзэж байна. Тиймээс энэхүү олон сая долларын түншлүүдийг задлж аудит болон зөвлөх үйлчилгээг хооронд нь салгах хатуу зохицуулт хийх шаардлагатайг хүчтэй сануулж байна. Дашрам дуртахад эдгээр 4 фирмийн 3 нь манай Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг лээ.